Зогсоосон хөл хорионы дэглэм ингээд тогтоосонтой холбоотойгоор хүүхэд өсвөр үеийнхнийхээ сэтгцэн эрүүл мэндийг хэрхэн дэмжиж, хэрхэн хамгаалах талаар бяцхан зөвлөмжийг өгөргөе. За нэгдүгээрт бид хүүхдүүдтэй чөлөө цагийн өнгөрөх тал дээр сайн анхаарах хэрэгтэй байдаг. Ягаад гэхээр хүүхдүүд маань өдрийн цагтаа хичээлдээ яваад бусад үедээ даалгавраа хийх болон тоглох гэх мэтэр өдрийн тогтсон дэглэмтэй байсан. Харин хөл хорионы үеэр энэхүү дэглэм манд алдагдаж ихэнх цагийг хүүхдүүд маань юу хийхээ мэдэхгүй байх байдлаар өнгөрөөсөнтэй холбоотойгоор бусад хор уршигуд буюу дэлгэцийн донтолтод өртөх эрсдэл бас нэмэгддэг. Тийм учраас эцэг эхчүүд болон асар хамгаалагч та бүхэн маань хүүхдийнхаа өдөр тутмын хэрэглээг өдөр тутмынхын дэлгэцийн хэрэглээнд нэг хяналт тавих, үүнээс гадна өдөр тутамдаа юу хийж болох талаар нэлээд сайн анхаарч хүүхдүүдтэйгээ хамтран ярилцаж өдрийн хөтөлбөрийг бас боловсруулан гаргах юм бол энэ одоо үйл ажиллагааг нь өдрийнх нь хийж байгаа зүйл дээр нь хяналт тавих боломжтой болдог юм аа. Тэгэхээр бид өдөрт юу хийж болох вэ гэдгээ бодцгоё. Нэгдүгээр бид нар бага насны хүүхдүүдтэйгээ өдөрт 15-20 минут зурагт номыг уншиж өгөөд тухайн номон дээр гарсан үйл явдал агуулгын талаар эргэн ярилцаж болдог. Ингэснээр хүүхдүүдийн маань анхаарал төвлөрөл сайжрах, мөн өдөр тутамдаа сонирхолтойгоор өнгөрүүлэх боломж нь нэмэгддэг байгаа. За мөн хүүхдтэй өдөр тутамдаа зураг зурах, баримлын шавраар ямар нэгэн бүтээл хийх, за мөн цаасаар хайчилбар хийх гэх мэт хүүхдийн бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх олон аргууд байдгийг сонгон авч хүүхдийнхээ сонирхолд нь нийцүүлэн эдгээр аргуудаас бас хэрэглэж сургаарай. Гэхдээ хүүхдүүдэд хийгээрээ орхих нь чухал биш, харин хүүхдүүдтэйгээ хамтран хийх юм бол илүү хөгжилтэй бас сонирхолтой байдаг. Ингэснээр энэ хөл хорионы үеэр хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг дэмжин мөн гайхалтай сайхан хөгжилтэй дурсамжуудыг гэр бүлдээ үлдээх боломжтой болдог юм шүү. За үүнээс гадна дэлгэцийн хэрэглээт нь хяналт тавих гэдэг тухайд хэлсэн. Тэгэхээр дэлгэцийн хэрэглээн дээр бид яаж хяналт тавих вэ гэхээр бага насны хүүхдүүд ялангуяа 2 хүртэлх насны хүүхдүүдтэй бид нар дэлгэцийн хэрэглээг огт хэрэглүүлэхгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ үе дээр хүүхдтэй илүү их амьд харилцаа тогтоож хүүхдтэйгээ ярилцах, хүүхдтэйгээ хамт тоглох, хүүхдтэйгээ илүү цаг гаргах нь чухал байдаг. 2-5 буюу одоо сургуулаас өмнөх насны цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй бид нар нэг дэлгэцийн хэрэглээн дээр нь маш сайн хяналт тавьж өдөртөө дэлгэц хэрэглэх буюу зурагт гар утас, таблет, компьютер гэх зэрэг дэлгэцийн хэрэглээтэй олон төрлүүдээс бүгднийг нийлүүлээд нэг цагаас хэтрүүлэхгүйгээр энэ хэрэглээг нь зохицуулж өгөх хэрэгтэй байдаг. Гэхдээ нэг цаг үргэлжлүүлэн хэрэглэх биш, дунд нь заавал завсарлагаатай байх ёстой. 2-3 удаагийн одоо дасалж энэ завсарлагаатай хэрэглэх юм бол хүүхдүүдийнхээ сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах боломжтой болдог байгаа. Тэгэхээр энэ хэрэглээнээс гадна одоо 6-аас 12 насны буюу сургуулийн бага ангийн хүүхдүүдтэй бид нар дэлгэцийн хэрэглээг нь 1 цаг 30 минутаас 2 цагийн хооронд тохируулж хэрэглүүлэх ёстой. Мөн адил завсарлагааг мартаж болохгүй. За өсвөр насны хүүхдүүдтэй буюу 13-аас 19 хүртэлх насны хүүхдүүдтэй нийт дэлгэцийн хэрэглээ хоногт 3 цагаас хэтрүүлэхгүй байх тал дээр нь анхаарч хяналт тавиарай. Бас адилхан завсарлага гэдгийг бид нар юусан мартаж болохгүй. Дунд нь хүүхдүүдэд амраах, хоол цагийг нийдүүлэх, болж өгвөл унтуулах, ингэснээр бид нар дархлаагийн дэмжиж өгөх, сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хамгаалах боломжтой болж байгаа юм. Ингэснээр бид хүүхдүүдэд дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, мөн энэ хөл хорионы үеэр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь тусалж дэмжиж байгаа гэсэн үг. Үүнээс гадна хүүхдүүдийнхаа мэдрэмжийг нь нээгтэн сайн тусалж зөвлөж сонсож өгөөрэй. Хүүхдүүд маань энэ үед өдөржингөө гадуур найзуудтайгаа тоглох, сургууль цэцэрлэгтээ явж нийгмийн харилцаанд оролцдог байсан бол энэ харилцаанд үгүй босноор өгүүлэгдэх, энэ харилцаанд хэрэгцээнд хангахдахгүй босноор хүүхдүүд бухимдах, ууртай, бухимдалтай болж түрэмгийн авир гаргах, өмнө гаргаж байгаагүй зан авирыг гаргах гэх мэтээр хүүхдүүдэд маань сөрөг мэдрэмжүүд үүсэж болцсошгүй тул энэ үед нь хүүхдийнхаа мэдрэмжийг нь хуваалцсан, хүүхдийнхаа мэдрэмжийг ил гаргаж өгөхөд нь сайн дэмжих хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр аль болох сонсно. Яаж байна миний хүүхэд, юу болж байна, чамд юу мэдрэгдэж байна, яавал ээж нь чамд туслах вэ, аав нь туслах вэ, яавал чиний энэ хэцүү байгаа зүйл нь алга болох юм шиг байна, ээжтэй хэлээрэ гэх мэтээр хүүхдтэйгээ элдэг дотн харилцааг өрнүүлж хүүхдийнхаа мэдрэмжийг нь гадагшлуулж дэмжиж өгөөрэй. Харин бид нар хүүхдээ сонсохдоо шүүмжилж болохгүй, буруутгах болохгүй, мөн хэлж байгаа үгэн дунд дасалж болохгүй, маш сайн анхаарч сонсож өгөөрэй. Ингэх юм бол хүүхэд танд итгэж өөрийнхөө мэдрэмжийг нээгтээ улам их нээлттэй элен талангуй болж өгдөг юм. За мөн өсвөр насны хүүхдүүдтэй бид нар бас яг энэ аргыг хэрэглэж болно. Өсвөр насны хүүхдүүд маань нийгмийн харилцаанд түлхүү оролцдог, найз нөхдөд харилцаанд илүү их идэвхтэй байдаг энэ нас байдаг. Гэтэл энэ харилцаа маань
хоригдсноос болоод хүүхдүүдээс бухимдах, илүү их дотгошоогоо болох, гэр бүлийн харилцаанд оролцохгүй байх, ганцаараа цагийг өнгөрүүлэхдээ анхаарах, дэлгэцийн хэрэглээндээ хэтэрхийх цаг гаргах, өрөөндөө ганцаараа байх гэх мэт төр үйлдэлүүдийг гаргаж болно. Харин энэ үедэр бид нар хүүхдэд буруутгаж болохгүй, зэмлэж болохгүй, үгүйсгэж болохгүй. Яагаад байгаа талаар нь амьд харилцаа өрнүүлэн ярилцах нь чухал байгаа. Хүүхдтэйгээ ярилцдаг гол нь хүүхдэд ерөөсөө шүүмжилж болохгүй гэдгийг маш сайн анхаараарай. Өсвөр насны хүүхдүүд маань эцэг эхээсээ намайг ойлгоосай, сонсоосай, дэмжээсэй гэдэг зүйлийг л маш их хүсдэг. Энэ хэрэгцээг нь хангаж өгөх юм бол өсвөр насны хүүхд маань танд өөрийгөө бүрэн нээж, өөрийн хэцүү байгаа асуудлаа ярих боломжтой болдог юм шүү. За та бүхэндээ амжилт хүсье.